2026 оны 3 дугаар сарын онцлог ажил. Зүүн хойд Азийн нутгийн захиргаатын холбооны 2026 оны ажил хэргийн уулзалт 3 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд бүгд найрамдах Солонгос улсын Gyeongbuk мужид зохион байгуулагдлаа. Тус ажил хэргийн уулзалтад аймгийн засаг даргын хамрын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга мөнх гэрэл, гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, оюун төгс нар оролцсон. Төв аймгийн танилцуулга, гадаад харилцаа, хөгжлийн чиг хандлага сэдвээр илтгэл мэдээлэл хүргэж, бүгд найрамдах Солонгос улсын Жоллоно муж, Оросын холбооны улсын бүгд найрамдах Бүрээд улсын төлөөллүүдтэй хоёр талд уулзалт хийн, хүлээгдэж буй зарим ажлын талаар санал солилцлоо. Хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа ноос ноолрын салбарыг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, нэмэн өртөх шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй цагаан алт үндэсний хөтөлбөрийн хүрээнд ерөнхийлөгчийн тамгын газрын төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөгч авахлангаар ахлуулсан ажлын хэсэг 100 мод сүмэнд үйл ажиллагаа явуулж буй Монгол Ноос компанийн угаах, самнах, эрмэл утасны болон оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Эрхмийн дэд ижи 2026 ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, ээжүүд эмэгтэйчүүдтэй хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил Эрдэнэгийн байгальмаа Дамжин сурангийн бямб нэм, Төвшин төрийн танангаа, Чулуунбатын бямб суран, Наран гэрлийн инх цэцэг, Тунгалгийн цэцэг дэлгэр, Шагдрын пүрэв суран, Хас очрын ханд, Доржийн бат бэлэг нарын 9 ээжийг Эрхмийн дэд ижигээр өргөмжилж хүндэтгэл үзүүллээ. Аслагдсан багт амьдарч буй хүүхдүүдэд гэр бүлийнхээ дэргэд тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын боловсролын яам, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн санаачлага, Хаан банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр багийн баг сургууль төслийг Батцөмбөр сумын Үдлэг багт амжилттай хэрэгжүүллээ. Сумын төвөөс 10 гаруй километр зайд орших Үдлэг багт 6-аас 11 насны 150 гаруй хүүхэд амьдардаг ба сумын төв болон Улаанбаатар хотод суралцдаг хүүхэд бий. Шинэ сургууль байгуулагдаж ашиглалтад орсноор тухайн багийн айл өрхийн хүүхдүүд гэрээсээ хол сумын төв эсвэл хот руу явж сурах шаардлагагүй болж гэрийнхээ ойр боловсрол эзэмших боломж бүрдэж байгаа юм а. Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 105 жилийн ог тохиолдолон аймгийн засаг даргын нэрэмжит Төв аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дундах марш тактик тусгай бэлтгэлийн аврах тасаг шалгаруулах тэмцээнд Хуурай замын цэргийн командлалт зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэл, зэвсэг түвшний 119 дугаар анги, зэвсэг түвшний 334 дугаар анги, зэвсэг түвшний 311 дугаар анги, аймгийн онцгой байдлын газар, цагдаагийн газрын 90 орчим тамирчин алба хаагчид 2 өдрийн турш тэсвэр төвчээр ахвалцсан ба ур чадвараа сорин өрсөлдснөөс Дэслэгч Цогтбаатар захирагчтай зэвсэг түвшний 119 дугаар ангийн тасгийн хамт олон тэргүүллээ. Бага насны хүүхдийг шинжлэх ухаанч, бүтээлч, асуудал шийдвэрлэх чадварт суралцахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий шимт киндер хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан World Green Mitch олон улсын тэмцээний 2 дугаар шат буюу аймгийн аврах шалгаруулах тэмцээнийг 100 мод сүмийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгууллаа. Шимт киндер хөтөлбөрийг Монгол улсын 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн 360 гаруй цэцэрлэгүүдийн дунд хэрэгжүүлдэг бөгөөд манай аймаг анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог боллоо. Тэмцээнийг багийн оновчтой үйл ажиллагаа авахалсан ба уран сэтгэмж, ур чадвараараа манлайлсан дэгдээхэд цэцэрлэгийн бид хамтдаа баг тэргүүлж улсын аврах шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гартан авлаа. Барилга бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй холбогдуулан төр хувийн хвшлийн түншлэлийг бэхжүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзалт зөвлөгөө зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр аймгийн засаг дарга төмөрч өдөр аймгийн хэмжээнд 2026 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өгч, тулгамдж буй асуудал болон цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар оролцогчдод санал солилцож, тэдний байр суурь саналыг сонслоо.